За цөсний чулуунаасаа цөсний тундас үүсэх гэхээсээ илүү хамгийн аюултай нь бол ерөнхийдөө цөсний ургацаг байгаа штэ. Цөсөө өтгөрүүлэхгүй тулд өдөр тутамдаа ер нь яг юуг анхаарах вэ? За цөсний найрлагыг хэвийн болгож чадах юм бол цөсний урсгалыг хэрвээ дэмжиж хэвийн болгож чадах юм бол цөс өтгөрөхгүй байж болно. Тэгэхээр би хоёр зүйлийн тухай хэллээ тийм ээ. Цөсний найрлага, цөсний урсгал гэдэг. За тэгэхээр эхлээд цөсний найрлага тэр бүтцийн тал дээр илүү ярих гэж бодож байна. За тэгэхээр цөсний найрлагыг хэвийн болгохын тулд эхлээд бид нар цөс яг юунаас бүрддэг юм бэ гэдгийг ярих шаардлагатай. Тэгэхээр бидний цөсний шүүрэл байна шүү дээ тийм ээ. Цөсний хүүдийн дотор агуулгадж байгаа энэ хүү шүүрлийн ихэнх нь буюу 98% нь уснаас тогтдог. За тэгэхээр эндээс бид нэр хэрвээ усны хэрэглээ өдөр тутамдаа бага байх юм бол энэ нь цөсийг өтгөрүүлэх ерөөсөө хамгийн сонгодог ийм дагавар болоод илэрх нь. За тэгэхээр цөс нь зөвхөн ганцхан мэдээж уснаас бүрддэггүй 98% нь ус тэгээд бусад бодис гэсэн ийм хоёр хэсэгт бол хуваагдана. За тэгэхээр бид нэр цөсөө шингэрүүлэхийн тулд өтгөрөөс сэргийлэхийн тулд бол өдөр тутамдаа ус уух ийм дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. За тэгэхээр усыг ер нь ямар хэмжээгээр хизээд уух вэ гэдэг ийм асуудал мэдээж ургаад гараад ирэх бах тийм ээ. За тэгэхээр өглөө босоод ерөнхийдөө ус ууж хамгийн түрүүнд усаар бол бүх хотоод гиснийхаа үйл ажиллагааг эхлүүлж хэвших хэрэгтэй. Ус нь гэхдээ өглөөдөө ууж байгаа усны хэмжээ бол өдөртөө бусад үед ууж байгаа усны хэмжээнээс бага зэргийн халуун. За ойролцоогоор нэг 50 хэмийн температуртай градустай. Бид нар чи өдөр тутамдаа бүлээн ус уудаг, тийм ээ? Нэг 40 хэмийн ус уудаг бол яг дөнгөж өглөө босоод уух усны температур бол бага зэргийн халуун бүлээн буюу нэг 50 хэмийн ийм ус байвал их зохимжтой байдаг. Яагаад тэгэхээр энэ тохиолдолд цөс бол өөрөө шингэрж ийм шингэн бүтц рүүгээ, гээлэн бүтцээсээ шингэн бүтц рүүгээ орж эхэлдэг. За тэгэхээр өдөр бүрийг бид нар ус уухаар эхлүүлж бол хэвших хэрэгтэй байна. За тэрнээс гадна та хоёр хооллолтынхаа хооронд ер нь би хоол идлээ гэж бодох юм бол хоол идэхээс нэг 30 минутын өмнө халуун бүлээн ус бас уугаад хэвшчих хэрэгтэй. Яг хоол идэж явах хоорондоо яг хоол идэж дуусангуудаа ус уух нь бол тэмч зохимжтой бол биш. Хоёр хоолтын хооронд шингэнэ усаа хангалттай хэмжээгээр сайн уугаад яг хоолсныхаа дараа бол усаа бага зэрэг багасгуулах зүгээр байдаг. За тэгэхээр бид нэр ер нь бол тэр хоёр хоолтын хооронд ууж байгаа усны температур нэг 40 хэм хавцаа байгаад яг хоол идэхээс өмнө болон өглөн дээр бол бага зэргийн 10 хэмийн халуун буюу 50 хэмийн ийм температуртай ус уух юм бол цөс бол маш сайн шингэрж өгдөг ийм байгаа шүү. За хэрвээ та ус ууж хэвшээгөө ийм байгаа бол таны бие танаас ус нэхээ шаардлагаа ерөнхийдөө болчихсон байдаг. Амт сангах мэдрэмж бол барагтаа бол төрөхгүй. Тийм учраас та эхлээд биеэ яг амьтан сургаж байгаа юм шиг ус уулгаж сургах хэрэгтэй. За ямар хэмжээтэй ус уух вэ гэхээр хүн болгоны хувьд мэдээж өөр тийм ээ. Ерөнхийдөө хүний биеийн хэвийн жинтэй байх үеийнхэн 1 кг жин тутамд бол 30 мл байхаар тооцоод усыг ууж хэвшүүлэх зүгээр. За жишээ нь таны биеийн хэвийн жин та өнөөдөр илүүдэл жинтэй байж болно. Гэхдээ таны хэвийн жин 60 кг жинтэй байдаг гэж үзэх юм бол 1 кг 30 мл гээ тооцоход өдөртөө та 1.8 литр ус уухад бол өдрийнхөө хэрэгцээтэй шингэнээ хангаж өгснөөрөө нөгөө 98% хоёуг нь бүрдүүлж байгаа цөснийхээ найрлагыг шингэлж өгж байгаа ийм хамгийн энгийн арга болж өгөх нэ. Тэгэхээр та ингээд ус сайн уугаад авах юм бол ингээд хэвшчих юм бол ганцхан цөс шингэрэхгүй шүү дээ. Цаашлаа таны тунгалгын шингэн хэвийн болон цус хэвийн болон тэгэхээр энэ бол орчин үед олон эрүүл мэндийн асуудлыг түгээмэл эрүүл мэндийн өвчлөлийг үүсгээд байгаа тэр асуудлаас та өөрийгөө хамгаалах хамгийн энгийн алхам бол ерөөсөө ус уух байгаа шүү дээ. За түрхэн анхаарлаа наашаа хандуулна. Би нэг сургалтын зар та бүхэнд танилцуулах гэж байна. Удахгүй 9 сарын 10-11-нд 2 өдрийн онлайн сургалтыг бид нэр явуулах гэж байна. За энэ сургалтаараа цөсний өтгөрлөө эмгэн ангай гэсэн сэдвийн хүрээнд та бүхэндээ хэрэгтэй маш олон мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэх болон тухайлах юм бол бид нэр цөс өтгөрхөөс сэргийлэх мөн цөс хэдийнэ өртгөрсөн байгаа хүмүүст хэрэгтэй хоолны жоруудыг бол хүргэнэ. За энэ жоруудад дотор орсон хүнсний бүтээгдэхүүн нь олдод сайтай хүн болгоны гар доорх юм материалуудаар хийж болох амттай шимттэй ийм хоолны жорыг оруулсан байгаа. За мөн цөсөө хөөх цөсний урсгалыг сайжруулах зорилгоор бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй хамгийн идэвхтэй эрчимтэй үйлчлэх тэрхүү элэг дасгалыг хүртэл зааж оруулсан байгаа.
Сургалтынхаа сүүлийн өдөр бид нэр асуулт хариултын цагийг оруулах болсон. Тэгэхээр энэ цагаар та өөр тулгамдаад байгаа асуудлыг мөн сургалтаас авч чадаагүй мэдээллүүдээс гадна бусад мэдээллийг авахад зориулсан ийм харилцах, хоорондоо ярилцах амьд харилцааны цагийг бас багтаасан байгаа шүү. Хэрвээ та манай энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл комент хэсэгт 1 гэж тавиарай. Би танд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр энэ зөвлөгөөг сонсож байгаа та яг нэг аяга тийм ээ ус удаан тийм ээ балгуурхан угаарай гэж бас танд хэлмээр байна. За түрүүн би хэлсэн цөсний найрлага бол ус нэмэх нь бусад бодисууд байна гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл энэ зургаас харахад бол цөсний бусад найрлагууд нь бол танд харагдаж байгаа бах. Тэгэхээр энд юу вэ гэхээр үлдсэн тэр найрлагын нь ихэнх нь буюу 41% нь цөсний хүчил. За электролит буюу давсны уусмал тийм ээ. Натр, кали, хлор гэдэг энэ давсны уусмал 31%-ийг л эзэлдэг байна. За тэгээд өөх тос бол тодорхой хувийг эзэлж байгаа. За эндээс харахад бол лецитин, холестерин энэ хоёр бол нийлээд 20%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр цөсний өөрийнх нь найрлагын 20% буюу 5/1 нь бол бас өөх тосноос бол бүрддэг. За тэгээд уураг, билирубин гэсэн ийм бол найрлагатай байгаа. Тэгэхээр цөс өтгөрн гэдэг нь энэ цөсийг бүрдүүлж байгаа эдгээр бодисын харьцаа бол алдагдахыг бас хэлж байгаа. Тэгэхээр үүнд маш олон хүчин зүйл бол нөлөөлдөг. Тэгэхээр хүн болгоны хувьд бол харилцан адилгүй байдаг. За тэр нь юунаас хамаарх вэ гэхээр тухайн хүний нас, хүйс, хооллолт, амьдралын хэв маяг, стресс, тэр хүний даавар ямар байх вэ гэдэг эдгээр зэрэгс болдог. За биднээс хамаарат бид нар өөрсдөө зохицуулж болох тийм ээ. Энэ зүйл бол цөсний найрлагыг бүрдүүлээд байгаа зүйл бол бидний хоол хүнснээс авч байгаа өөх тос байгаа. За таны энэ зургаас харахад бол лецитин, холестерин гэдэг өөх тос байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний цөсний бусад найрлагын 20%-ийг бол бүрдүүлж байгаа. За бидний мэдэж байгаачлан шимт хичээлийн үндсэн 3 бүрэлдэхүүн байгаа. Уураг, сайн өөх тос, нүүрс ус гэж байгаа. За тэгэхээр эний жишээ нь бид нэр уураг бол анхдагч тийм ээ анхан шатны боловсруулалт бол ходоодонд явагддаг. Тэгэхээр бид нэр уургийг боловсруулдаг эрхтэн бол ходоод. За тэрнтэй адилхан өөх тосыг анхан шатанда боловсруулдаг тэр эрхтэн бол цөс байгаа. Тэгэхээр цөсний хүйдэд байгаа тэр шүүрлүүд нь бидний эзэн хоол хүнсний өөх тосыг бол боловсруулдаг. Ходоодонд уураг анхан шатны боловсруулалт хийгдээд 12 хурууг эцэнд орж ирсэн хоол хүнсний өөх тосыг цөс орж ирж боловсруулалт хийснийхэн дараа бидний дараагийн хоол боловсруулах чухал үүрэгтэй эрхтэн болох нойр улчирхаа нь тэрхүү боловсруулалт анхан шатанда хийгдсэн байгаа уургийг өөх тосыг задлаад хүний биед ингээ шингхүйц болтол жижигэлж өгөх ийм үүргийг бол гүйцэтгэдэг ийм ажиллагааг бол явуулдаг. Тэгэхээр хүн өөх тостой хоол идлээ. За хоол идэхэд бол цөс хамгийн ихээр ялгардаг. Өөрөөр хэлбэл түрүүний нэрлсэн уураг, өөх тос, нүүрс ус гэсэн 3 элементийн өөх тосыг идэхэд л цөс бол хамгийн их хэмжээгээр ялгарч өөрөөр хэлбэл цөсний хүйдийг хамгийн сайн суларч чадах тэр хоол хүнсний бүтээгдэхүүн бол өөх тос байна. Гэтэл та өглөө юу иддэг вэ? Өөрийнхөө өглөөний хоолыг ерөнхийдөө бодоод үзээрэй. Зөвхөн монголчууд гэхгүйгээр ер нь орчин үеийн хүмүүсийн хувьд бол энэ түргэн яарсан энэ амьдралын хэв маягаасаа болоод өглөөдөө тэгж хоол хийж идээд тийм ээ ингэж яг тэнцвэртэй хоолж байгаа хүмүүс бол маш ховор байгаа. Ер нь бол аль болохоор хурдан гард орох ийм зүйлийг идэж байгаа. Тэгэхээр та хурдан идэх гэхээр ихэвчлэн бид нэр талах ба борцгоо идэж байгаа. За сүүлийн үед бол хүмүүс бас эрүүл хооллох гэдэг ийм байдлаар будаа тийм ээ шар будаа чанж идэх ч юм уу эсвэл зүгээр нэг усан дэвтээдэг овёс иддэг ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар голлон хоолж байна. Тэгэхээр саний хэлсэн энэ хүнсний бүтээгдэхүүний өөрийнх нь тэр онцлог нь болохоор нүүрс ус байна шүү дээ. Тэгэхээр нүүрс ус голдуу хүмүүс ер нь өглөөдөө хоол идээд байна. Тэгтэл бид нар тэнцвэртэй хоолж явах хэрэгтэй. Тэгэхээр нүүрс ус идэх юм бол цөс хамгийн бага ялгарна. Өөрөөр хэлбэл өөх тос идвэл цөс хамгийн сайн ялгараад цөсний хүйдийг хамгийн сайн сулардаг. За дараагаар нь хүн уураг идэхэд уурагтай хоол хүнс идэхэд бол цөс бас идэвхтэй ялгарч яадаг бол нүүрс ус. За тэрэн дотроо энгийн нүүрс ус буюу талах баа борцог за гурил будаа гоймон гэд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг идэхэд авиас гэдэг эдгээрийг бид нэр өглөөдөө идэхэд бол цөс тэгж хангалттай бүрэн суларч болж чадахгүй. Зүсний хүйдээ дотор байгаа шүүрлийг 100% гэд үзэх юм бол ердөө нэг 20%, 30% ялгарна. Хэрвээ та өөх тостой хоол идээд уурагтай хоол идэх юм бол цөс бол бүрэн юм ялгарах боломж бүрдэнэ. Иймэрхүү байдлаар хооллоод байх юм бол тийм ээ өглөөдөө нэг будаа талах ба борцог идээд нүүрс ус голдуу хооллоод байх юм бол
ямар шинж тэмдэг одоо илэрдэг вэ гэхээр ерөнхийдөө өтгөн хатамтгай болдог, өтгөн хатдаг. Гидс дүүрнэ. За ялангуяа хоол идээд нэг шингээд за үдээс хоош болоод ирэхээр гидс дүүрээд уграад унгуулах гэх тийм ээ. За мөн ам гашуу оргих, хихрүүлэх гэдэг ийм шинж тэмдгүүд илрээд байгаа бол ер нь та буруу хооллоод байгаа юм байна. Нүүрс ус голдуу хооллоод байгаа юм байна гэд энэ хоолтынхон одоо байдлыг өөрчлөөд одоо эхэлсэн цагаас эхлээд таны цус сайн хөөгдөөд цус хэвийн ялгараад цусны зогсонгочлон цусны өтгөрөл нь бол ерөнхийдөө багасах юм боломжтой болно. Гэтэл зарим хүмүүс одоо хэдэн сараар жилээр за тэр байтугай насаараа ингээд өглөөдөө хоол баг иддэг тийм ээ. Өглөөний хоолнд ач холбогдол тавихгүй өлөн гараад явцдаг. Хэрвээ ийм байдалтай удаан хугацаагаар яваад байх юм бол мэдээж энэ нь цусыг өтгөрүүлэн, цусыг тунцчулж, лаг болгоно, цаашлаа цусны чулуутай болох ийм байдалд бол хүрээд асуудал бол улам хүндэрдэг. За цусны чулуунаасаа цусны тундас үүсэх гэхээсээ илүү хамгийн аюултай нь бол ерөнхийдөө цусны ургацаг байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр цусны ургацаг бол цусны өөрийнх нь тэр хүүдийн састад үүсч байгаа одоо хучууруудын зузаар л явагдаад байна гэсэн үг. Цусны чулуу, цусны лаг бол хэрвээ зөв хооллоод амьдралын хэм маягаа хэвийн болгож чадвал хэмжээг нь багасгах, бүр байхгүй болгохч боломж бол бүрэн байдаг. Гэтэл хэрвээ ургацагтай болж байгаа бол энэ бол байдал улам л хүндэрж ийн гэсэн үг. За эндээс юу гэж одоо ойлголт авах вэ? Энэ зөвлөмжөөс юу авах вэ гэхээр ер нь өглөөний хоолнд ач холбогдол тавих юм байна тийм ээ. Өглөөний хоол нь зөв байх хэрэгтэй юм байна. Харьцаа нь зөв байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр та өглөөний хоолоо чанартай, тэнцвэртэй хооллуулж чадвал энэ нь таны цөс өтгөрхөөс хамгаалах хамгийн том арга хэрэгсэл болно. Та цөсөө угаах, цөсөө туулгах арга хэмжээ авснаас илүүтэй ямар ч одоо хор гаж нөлөөгүйгээр алгуур өдөр тутамдаа хийж болох энэ арга хэмжээ бол ер нь өглөөний хоол юу идэх вэ? Ямар хэмжээтэй, ямар харьцаатай идэх вэ? Энэ бүхнээс бол шалтгаалж байгаа. Хэрвээ өглөөдөө талах боб орцог идээд дээр нь хажуугаар нь чихэртэй цай, чихэртэй ундаа кофе уугаад ийм байгаа тохиолдолд таны цөсний ердөө 20% нь хүүдийнээсээ гадагшлаад үлдэж байгаа тэр 80% нь цөсөндөө улам өтгөрөөд шингэнэ ханаараа алдаад улам лаг тундас үсээд эндээс болоод дараагийн асуудлууд бол өөрчлөгдөн, цөсний найрлага нь өөрчлөгдөн. Хэрвээ та өглөөдөө босоод тэнцвэртэй хооллоо тодорхой хөдөлгөөнтэй байж чадвал таны цөсний ихэнх нь буюу одоо 70-аас дээш хувь нь гадагшилж цөсний хүүдийг бүрэн сулрах юм боломжтой болно. За эндээсээ мэдээж сайн тал нь юу ах вэ гэхээр таны цөс хангалттай ялгараад байж чадах юм бол та хоол хүнснээсээ тэр өөхнийхээ хүчлийг биедээ авна. Эндээс үүдээд цөсөн одоо тосон дуустдаг витаминуудаа бүрэн авна. Тосон дуустдаг витамин авахаар тосоор дамжиж таны биед шимэгддэг эрдэс бодис таны биед бүрэн шимэгдэнэ. Таны одоо гидсний өрүүлц хөдөлгөөн хэвийн байж үлтгэн хаталт явагдахгүй, гидсний орчин тэнцвэртэй байж таны дархлаа сайжирна, эрч хүчтэй болно гэд маш олон талд бол эргээр нөлөөлөх бол.